Мананаас 2 жилийн дотор сая долларын ашиг 30 сая долларын үнэлгээнд хэрхэн өрсөн тухай. Анх 11 жилийн өмнө өрсөлдөгч байсан, одоо найзуулсан баяр сайхныг тазнаа өрье. За, баярлаа. За, сайн байцгаана уу? Түрүүнд тийзер дээр явсан гоё юм сонсч чадж байна уу та нар? Чадж байгааг итгэж байна. Тэгээд энэ ч гарчхаа сонгохдоо би яаж сонгосон бэ гэхээр за ойлгомжтой их хүмүүс нь бол мөнгөнд дуртай хүмүүс баг. Тэгэхээр ер нь мөнгөний холбогдолтой гарчиг өгье. Тэр дундаа бас бүр илүү долларт дуртай байж магадгүй. Тэгээ 2.5 тэрбум лендэмэн нодлон ашигтай ажилласан. Тэгээд тэрийг 2.5 тэрбум гэж гिचгснээ. За шигч доллар дуртай хүмүүс зөвлөө доллар гэж тавьчихъя. Тэгээ сая доллар гэсэн байгаа. Намайг баяр сайхан гэдэг Ant Global компани буюу Lendemany толгой компани үйл ажиллагааг нь хариуцж байгаа. Түрүүнд халимт цэгцлийн хэлдгээр нөгөө өвчин солиорцсон тэ стартап хийж байгаа хүмүүсийн нэг байна. Ерөнхийдөө өсөлт гэдэг зүйлийг би энэ слайдыг бэлж явахдаа бодлоо л доо. Яг амар сүртэй онл ярих юм уу тэ? Яг хөшгөний ард болсон яг юу юм? Бид нар яагаад өнөөдөр тодорхой хэмжээний өсөлттэй Монголын зах зээл дээр, Филиппиний зах зээл дээр энэ Ant Global гэж компани амжилттай гэж одоо юу гэдэг зарим хүмүүсийн нүдээр харах үс төвшөнд явж байгаа. Гээ хараад үзэнгүүт чинь хамгийн эхлээд ямарваа нэг юм санаанаас хэлж байгаа. Өөрөөр хэлбэл тэр санаа гэдэг нь зах зээл дээр байгаа нэг боломжийг эсвэл асуудлыг хараад тэгээ ирээдүйд хайчиж байгаа гэдэг ерөнхийдөө дүр зураг ойлгоцсон хүмүүсийн одоо хоорондоо ярьж эхлүүлж байгаа нэг зүйл байгаа. Тэрийг дараа нь гой баг бүрдээд бүтээгдэхүүн болгож байгаа. За 1000 хүнд бол санаа байж байгаа. Энэ зааланд байгаа бүх хүнд санаа байгаа. За гэхдээ 1000 хүнээс тэрийг бүтээгдэхүүн болгож чадж байгаа нь 100. Маш гоё зах зээл дээр аппликейшнуд байдаг. Та бүхэн мэдэх юм бол App Store, Play Store ингээд аппликейшн зөндөө байгаа. Эдгээр бол бүгдээрээ бүтээгдэхүүн. Зах зээл дээр байгаа гоё хүнсний болон бусад бүтээгдэхүүн байна. Гэхдээ тэр чин цаашаа амжилттай өсөхийн тулд бизнес болох хэрэгтэй. Бүтээгдэхүүн бизнес хоёрын ялгаан дээр нөгөө 100 ширхэг бүтээгдэхүүн хийсэн нөгөө 1000-аас 100 болсныг чинь 10 цаашаа бизнес болж байгаа. За ингээ 10 ширхэг нь бизнес болцсон амжилттай явж байна. Бизнес болно юу гэдэг ихээр цаашаага одоо хүн ажилуулаад тэнцээ тодорхой хэмжээний оролтууд ороод гаралтууд гараад дундаас нь ашиг орлого олоод тэгээд тэр бизнес нь бүтээгдэхүүн хүмүүсийн асуудлыг шийдээд гоё болж байгаа хэлбэр байгаа. За хамгийн чухал нь болохоор тэр 10-аас чинь нэг л үлддэг хамгийн сүүлд. Бүр цаашаа одоо хөгжиж дуусдаг гэсэн үг байхгүй юу? Та бүхэн хэдхэн жилийн өмнө search engine гэдэг одоо industry салбар байсан уу? Байгаагүй. Гэтэ Google тэрийг анхандаа бий болгоод одоо бүхэл бүтэн industry болгосон байна. Driverless car буюу одоо тий өөрийгөө удирддаг машин гэж байсан уу? Байгаагүй. Одоо тэрийг тодорхой Tesla гэдэг компани зах зээл болгоцсон, industry болгоцсон явж байгаа. За social network гэж одоо хичнээн $1 триллион хэмжигдэхүйц тийм бизнес өмнө нь social network гэж бид нар мэддэг байгаагүй. Гэтэ Facebook тэрийг одоо маш том бизнес болгосон цаашаа өсөж явж байгаа. Тэгэхээр бидний ч гэсэн хүсэл мөрөөдөл зорилго нэг иймэрхүү аяллаар явах юм байна гэдэг. Бидний Lendemany одоо Ant Global гэдэг компанийг үүсгэн байгуулсан байгаа. Манай хэдэн найзууд би сүүл одоо тэр залуучуудтай нэгдсэн. Яагаад би тэр залуучуудтай нэгдсэн бэ? Тэгээд энэ бидний аялал яг одоогоор бол бизнес болцсон гэдэг энэ шатан дээр явж байгаа. Дараа нь бидний цаашаага салбар болгохын тулд юу хийх ёстой юм бэ? Энийний чинь хойно одоо байгаад байгаа тэр нууц жорн юу юм бэ гэд бодоод эргэцүүлээд би үзлээ л дээ. Тэгээ би 5 ширхэг зүйлийг би олж харсан байна. Тэгээ та бүхэндээ би 5 слайд өнөөдөр ярих гэж бодож байна. За хамгийн түрүүнд алсын хараа гэж байна. Би Америкт MBA хийгээд тэгээ Dell гэдэг компанид ажиллаад тодорхой хэмжээний те $10,000 цалинтай ингээл дажгүй байгаа л болоо л энэ гэр бүлтэйгээ хаустай амьдраад байж гин те. Тэгэхээр шөнийн 10 цагаас Монголоос манай хоёр найз те Амар Болтоо гэх хоёр залуу кол хийгээл те ярих хэрэгтэй байна хэдүүлээ гоё юмны талаар ярих гээл. Тэгээд тэр хоёртой ингээл нэлээ олон одоо ингээл кол хийгээл явж исэн чинь тэр хоёр намайг өөрийнхөө алсын хараанд одоо юу гэдгийг ургаж оруулсан гэх юм уу да. Тэр алсын хараа нь юу байсан бэ гэхээр амжилттай цаашаа явах гэж байгаа томоохон өсгөж байгаа бизнесийн хувьд бол суур одоо юу гэдгийг fundamental тийм одоо юу гэдэг фундам гэж ярьдэн шүү дээ. Тэр зүйл байгаа байхгүй. Тэр нь хүн болгонд амар ойрхон байх хэрэгтэй. За Ant Global-ийн алсын хараа юу вэ гэхээр Монгол залуучууд дэлхийгээр дүүрэн байна. Гой дэлхийн мундаг шилдэг
бизнесийн одоо боловсролыг эзэмшиж технологийн компанид ажиллаж байна те. Хаана л бол хаана гэсэн үнэлэгдэж чадж байна. Тэгвэл бид нар нийлээд яагаад Монголдоо нэг юм бүтээгдэхүүн гаргаад тэр нь одоо технологи дээр суурилсан бүтээгдэхүүн гаргаад тэрийг экспортлж болдгоо юм бэ? Тэ? Яагаад бид нар нэг амжилтын түүхийг хийж болдгоо юм бэ? Нэг л удаа бид нар залуу насаа өнгөрөөд тэрэн дээрээ түрүүний ихтгэлүүдээр гарч ирсэн бидний хойч үедээ үлдээх legacy юу юм бэ те? Одоо бидний түүхэнд бичих тэр цагаан хуудсан дээр нэрээ үлдээх зүйл чи юу юм бэ гэдэг тэр зүйлийг надад одоо маш сайн миний тархинд суулгаж өгсөн л дөө. Тэгээд Анд Глобалын хувьд бол санхүүгийн чиглэлийн, технологийн чиглэлийн, бусад одоо математикийн чиглэлийн маш олон залуучууд энэ санаан дээр бүгдээрээ нэгдэж байгаа. Тэгэхээр хоёр дахь нь юу чухал вэ гэхээр өсөлттэй том бизнесийг хийхин тулд баг чухал тийм үү? Тэр бол ойлгомжтой. Баган дээр нэг асуулт байдаг шүү дээ. Та нар Good to Great гэдэг номыг уншсан байх те зарим нь тэрэн дээр идэг. Автобусууд энэ тэндгүй автобусууд явж байгаа. Гэхдээ тэр автобусын дотор хэнийг суулгах вэ? Хинтээ аялах вэ? Тэр автобус хаашаа явж байгаа гэдгээ маш сайн бодож анханасаа төлөвлөх хэрэгтэй байна. За ингэж байгаа. 3 янзын хүн байгаа. Тэр автобуснуудаас суудаг. Бид нар бүгдээрээ тэр 3 янзын хүмүүсийн аль нэг ангилд нь орно. Хамгийн ихний ангил нь болохоор яадаг вэ гэхээр би хаашаа ч хамаагүй явж байгаа автобусанд сууна. Гэхдээ гол нь тэр автобусын дотор би суралцах хэрэгтэй, би хамтарч ажилламаар байгаа гоё хүмүүс байх хэрэгтэй гэж. Тэгж багт хэлдэг хүмүүс байна. Тэр хүмүүс бол хамгийн анхны өсөлттэй стартапуудын фаундерууд шүү. Фаундер одоо тэр Болтоо, Анар, Отгоноо, Наранбаяр гэх тэр залуучууд байхгүй. Тэд нар бол нийлцэн хэдүүлээ гоё юм, Монголоос нэг гоё юм гаргая. Гэтэ юу гэдэг тэр үед мэдээгүй. Гэтэ би та нартай хамт энэ аяллыг тэрүүний айдиагаас индастри болох аяллыг би чамтай хамт энэ автобусанд өнгөрөө байна. Гэтэ автобусаа хаашаа жолоодох хэдүүлээ дараа нь шийдэ гэж ярьдаг юм. За хоёр дахь төрлийн хүмүүс нь болохоор автобусуудыг харж агаад яг миний хүсэж байгаа чиглэл рүү явж байгаа автобус байна уу гэж суудаг хүмүүс. Өөрөөр хэлбэл би байгаа байхгүй. Тэр залуучууд нийлээ явж хахад нь би одоо ой наад чи амар гоё санаа байна. Яг би өөрөө суух ч юм уу нөгөөд нь ингээ авт суулгах ч юм уу нэг тодорхой хэмжээний тэр процесс явж байна. А гурав дахь нь бол одоо ингээ зар тавиал ханаас ч хамаагүй авч болох хүмүүс байхгүй. Өөрөөр би ямар ч хэсэг автобусанд суух хэрэгтэй. Хаашаа ч хамаагүй явах хэрэгтэй. Тэгээ нэг л автобусанд намайг суулгах ч юм бол би суугаа явчих гэдэг нэг гурав дахь төрлийн хүмүүс байгаа. Тэгэхээр нэг дахь хоёр дахь төрлийн хүмүүсийг багтаа хэлсүүлэх нь бидний өсөлтийн одоо юу гэдэг маш хоёр дахь чухал суур элемент болж байгаа юм аа гэж би харсан. За гуравт нь бол мэдээж за ингээд хаашаа явж байгаагаа мэдж байгаа. Тэгээд автобусандаа суудсан ингээ бага бүрдүүлсэн байгаа. Тэгвэл одоо эний чинь тэр хийх гэж байгаа тэр алсын харааргуу яаж явах вэ гэдэг чинь процесс одоо түрүүний бизнесийн менежментийн хамгийн супер аргачлал маргачлал тэднэр бол байж болно. Гэтэ хамгийн чухал юм болохоор миний хувьд тэр тухайн залуучуудын хоорондоо хэрхэн ажиллаж байгаа компани доторх уур амьсгал одоо шийдвэр гаргаж байгаа процесс ерөнхийд нь авч үзэх юм бол соёл байгаа байхгүй. Энэ соёл нь байшин барилга тэр өглөөний цай маа одоо ингээд юм материалын зүйлсүүл угаасаа байгаа. Тэр байх хэвээр. Хүн үнэхээр гоё юм хийж байвал гоё орчинд гоё хүмүүстэй гоё ажиллах хэвээр. А тэрнээс гадна соёлын хамгийн чухал юм нь болохоор би Amazon дадлага хийх надад завшаа болохдоо оронгуудаа 3 хоногийн дараа би хуралд орсон байхгүй. Тэгээ хуралд ороод суусан чинь миний урд 3 хуудас цаас ингээд тавьчихж байгаа. Тэгээ 6 хүнтэй нэг өрөөндөө. Тэгээ яасан гэсэн чинь бүгд чимээгүй доош хараад нөгөө 3 хуудас юугаа уншаад эхэлсэн. 30 минутын хурлын эхний 10 минутанд бүгдээрээ тэр юугаа уншаад чив чимээгүй байжгаад тэгээ дараа нь хоорондоо яриад эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл тэр бол Amazon-ы дотоод ажиллах арга барил тэр соёлын нэг элемент байсан байгаа. Хизээч бити хүний цагийг бити үр хурал түнийг дуутгаж байгаа бол төрүүлээд материалаа бэлдээд эрэхтэн зөвхөн одоо хар цагаан цаасан дээр хараар бичсэн 12 фонттой бичгээр л нөгөө хүндээ хурлын агуулгыг танилцуулна. Тэгээ 30 минутын дараас бити хэтэр сүүлийн 5 минутанд шийдвэрээ гаргаад өрөөг сулал гэдэг ийм мөрдөл юм компани соёлтой. Лендмен дээр болохоор бид нар ямар соёлуудыг нэвтрүүлсэн гэхээр тэр одоо бүх Японоос ирсэн одоо Америкаас ирсэн залуучууд бүгдээрээ ирээд окей бидний хувьд юу вэ? Өсөж байгаа юм байна. Өсөж байгаа хувьд юу вэ? Бид нар алдах хэрэгтэй. Алдах хэрэгтэй хүмүүс байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр алдна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хүнд одоо юу гэдэг турших олон янзын төрлийн зүйлийг туршаад төрүүл зах зээл дээр гаргаад тэгээд алдсан алдаагүйг яаж мэдэх вэ гэхээр хэрэглэж хэрэглээл үзэг тэгээд чадаагүй тэгээд урагшлая гэдэг юм хурд гэдэг чухал зүйл байгаа даа байхгүй. Тэгээд энэ дээр жишээ болохоор хамгийн сүүл бид нар та бүхэн мэдсэн үгүй юу? Ленд хитвчийг гаргаад бид нар ленд хитвчийн дараа купон гэдэг бүтээгдэхүүн санамсаргүй байдлаар компани дотроос гарч иж байгаа байхгүй. Энэ соёлын одоо үр дүн гэж би харж байгаа юм л та. Тэгээ нэг Японоос ирсэн дөнгөж шинээр төгссөн бакалавраа төгссөн нэг жоохон банд заяа.
Тэгээ ирэнгүүтээ хөөе Японд нэг ийм гоё юм байдаг юм аа. Тэгээ ингээд хүмүүс амар хэрэгэлдэг юм аа. Тэрийг би инлэнд мендэр хиймээр байна гэдээ яриад явж байсан байхгүй. Тэгээ нэг харсан чинь нөгөөд чинь туршаад тэгээд автор оролцсон. Тэгээ автор оруулаад нөгөөх нь ингээд бүх алдаа малдаа угаасаа ойлгомжтой шүү. Бид нар ингээд хурдан deliver fast, learn fast те. You own your product гэл тиймэрхүү ингээд нөгөө монголоор ярихдаа хоорондоо ярихдаа хей шууд шаагаач гэдэг те. Тиймэрхүү ингээд соёл байгаа учраас нөгөө хүүхд чинь ингээд девелоперуудыг орлоод оролцсон. Тэгсэн чинь тэр купон юу болсон гэсэн бүүм 20 мерчд тийм баг те 20 гаруй мянган бүтээгдэхүүн зарагдаал. Кофе зарсан чинь 5,000-аараа зарагдаал. Кино театрын билет зарсан чинь 10,000-аараа зарагдаал. Тэгэл нэг 2 сарын дотор 20 тэрбумын борлуулалт тэр купон гэдэг бүтээгдэхүүн хийж байгаа байхгүй. Одоо манай линий мендэр байгаа үндсэн бүтээгдэхүүнүүд нэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр компани буюу одоо тэр нийлсэн хүмүүс нь хоорондоо ажиллаад юу чухал гэх юм те. Тэрийг нэгдүгээр тавьсан. Түрүүнд ойдлохоо дээр бид юу гэдэг safety number 1 гэжсэн бол манай хувьд бол хурд тэгээд deliver fast буюу төрүүлээд хэрэглэгчтэй хэрэглүүл тэгээд хэрэглэгч нөгөөдгийг чинь гоё мухагийн шийдъя гэдэг тийм соёл явж байгаа. За дөрөв дэх зүйл нь болохоор ингээд бүтээгдэхүүнээ гаргаад хийгээд ингээ хурдтай зах зээл дээр нэвтрүүлж явах явцад маркетингаар бид энийг олон нийт түргэн штэ. Гэхдээ өсөлтийн хамгийн шилдэг стратеги юу вэ гэхээр social phenomenon гэдэг байна. Нийгмийн давлгаа. Та бүхэн финтек гэхээр ямар компани санаанд орж ирж байна? Та бүхэн химэл оюун ухаан гэхээр хэн орж ирж байгаа талгаад татчих. Монголын хамгийн анхны технологийн одоо финтек компани IPO гэхээр лендэмэн тодорхой ихэнх хүмүүс нь бодогдож магадгүй. Өөрөөр хэлбэл энэ нийгмийн давлгаанууд чинь нийгэмд орж ирээл ундаг. Тэгэхээр шинээр зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргаж байгаа хүмүүс маркетингийн одоо уламжлалт том одоо операторуудтай, банкуудтай маркетингийн зардлаар өрсөлдөж хязгаарч чадахгүй. Тэгэхээр энийг смарт байдлаар нийгмийн давлгаан дээр өөрийнхөө нэрийг тавиад нөгөө давлгаагаа унана гэдэг шүү дээ, riding the wave, next wave. Тэгэхээр лендэмэн дээр энэ тактикийг бол бид нар өөрсдийнхөө хэрээр ашиглахыг хичээсэн байна. Түрүүнд IPO ярьсан. IPO бид нар эхлэхээс өмнө 21 мянган хэрэглэгчтэй байсан. IPO 1 сар яваад дууссан 42 мянган хэрэглэгчтэй болсон. Өөрөөр хэлбэл IPO нь өөрөө мөнгө босгох үүрэгтэй биш, энэ компанийг өсгөх үүрэгтэй үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл олон нийтийн болгоод энэ олон нийт чинь өөрсдөө энэ компанийг өөрсдөө хөгжүүлээд тэрийг мэдээд ямар бүтээгдэхүүнийгээ сонирхоод эхэлж байгаа. Тэгэхээр дөрөвт одоо өсөлтийн стратеги үл юм байгаа. За хамгийн сүүлийнх бол миний цаг чигсэн дуслаа. Momentum буюу одоо инерц. Шинэ юм хийхдээ одоо та бүхэн зарим нь бодож магадгүй. Лендэмэн 120 мянган харилцагчтай болцсон аль хэдийн. Өнөөдөр банкуд нийлээд бүх 14 банк нийлээд 80 мянган зээл гаргадаг. Сард лендэмэн дангаараа 130 мянган зээл гаргадаг. Тоогоор ярьж байна те. Тэгэхээр тулцсан болов гэж бодож магадгүй те. Тэгэхээр бидний зорилго чи юу вэ? Монгол биш шүү дээ. Бидний зорилго цаашаа лендэмэнийг те Монголд амжилттай болгоод хүн болгоны гарт хүргээд те 1 сая хүний гарт хүргээд тэгээ бидний энэ технологио бид цаашаа экспортлно гэдэг. Өнөөдөр Филиппинд Land Pinoy гэдэг бүтээгдэхүүн 10 гаруй мянган хэрэглэгч одоо ашиглаад татаад хэрэглээ явж байна. Одоо бид нар эхэлсэн явж байна. Өөрөөр хэлбэл нэг түрүү жилийн лендэмэн болцсон явж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар тэр моментумыг одоо лендэмэнээр цаашдаа яаж үсгэж чинь энэ жил бид нар лендэмэнээр цаашаа яаж хөгжих чинь гэхээр магадгүй манай компани дотоод нууц гэж магадгүй гэхдээ та бүхэн маш хэрэгтэй өсөлтийн стратеги байхгүй. Тэр нь юу вэ гэхээр бүтээгдэхүүн шинэ үйлчлэгээнүүдийг зах зээл дээр гаргахдаа тэр шинэ юмд заавал одоогийн байгаа бүтээгдэхүүн дээрээ нэмж value авчирдаг. Моментум үсгдэг байх ёстой. Тэгжээж өсөлт цаашаа уулнаас унж байгаа цасны бөмбөлөг шиг улам томорч улам одоо юу гэдгийг хурдтай болж тэ улам жинтэй болдог тийм өсөлт рүү тэмүүлэх юм аа. Удахгүй лендэмэндээс тэ үзүүрийнхаа билетийг авдаг болно. Өнөөдөр та бүхэн тэ энчээ сууж агаад хоолоо захиалж иддэг болно. Тэгээд цаашдаа одоо юу гэдгийг тэ хувьцаа хөдөлж авдаг. Бусад таксигаа дуудаг, дугуй ундаг. Өөрөөр хэлбэл санхүүгийн үйлчлэг буюу энэ финтек гэдэг шинэ индастри үүсэх боломжтой байгаа. Тэрний төлөө бид нар явж байгаа. Өөрөөр хэлбэл лендэмэн очоод тэнцээ ресторануудтай өрсөлдөхгүй, лендэмэн очоод тэнцээ банкудтай өрсөлдөхгүй, банк бусуудтай өрсөлдөхгүй. Цоо шин индастри буюу эцсийн бидний очих цэг бол зах зээл өмнө нь одоо огт хүмүүсийн мэдж байгаагүй тийм борлуулалтын хэрэглээний шинэ сувгуудыг үүсгэхээр манай баг ажиллаж байгаамаа. Тэгээ бид нар шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх болгонд тэр моментум нь яаж мэдрэгдэж байна гэхээр бид нар лендэмэн гэдэг байгууллага зээл өгдөг. Тэгээ төлбөр тооцоо хийдэг тийм үү? Тэгэхээр маргааш бид нар одоо юу гэдэг бэлгийн карт зардаг болъё. Нөгөөдөр бид нар тийм үү хандив өгдөг болъё. Энэ болгон чинь санхүүгийн хэрэглээ.
санхүүгийн хэрэглээ учраас шинээр нэмэгдсэн цас маань хуучин бөмбөлгөө улам хүнд болох хэвээр. Өөрөөр хэлбэл хүн болгон төлбөр тооцоогоо илүү их хийдэг болох хэвээр. Тэр одоо кредиттэй илүү их ашигладаг болох хэвээр. Ингээд цаашлаа том бөмбөг болох хэвээр. Тэгээд илүү хурдтай өсөх тийм боломж өртөх юм аа. За, баярлалаа та бүхэндээ. Бүгдэнд нь стартап гэдэг галзуурал тийм үү? Стартап гэдэг галзуурал бол нийгэмд байгаа шинэ орон зайг нээх тийм үү? Шинэ асуудлуудыг өөр өнцгөр шийдвэрлэж одоо бидний нийгэмдээ хийх тодорхой хэмжээний одоо үлдээх legacy-г нэг хэсэг шүү. Тийм учраас одоо зорилгоо зөв тодорхойлоод бүгдээрээ нэгдээд тэгээд гоё технологийн тусламжтайгаар Монголын бизнесийн салбар бол нийгмийн салбарыг хамтдаа хөгжүүлэх аян та бүхэн нэгдээрээ залгаж байна.